визтэй хөөцөлдсөн 11:30-аас сурал орно. Тэгээд тэр болтол жоохон одоо цаг эртээ байгаа учраас хоол идэх санаатай сууж байна. Тэгээд энэ Хинтээ аймгийн автовокзал дотор байдаг цааны газар хоол их дажгүй санагдсан. Өмнө нөгөө охинтойгоо хүртэйгоо ирээд хоолнд орж явахад их дажгүй байсан. Дахиад энд ирээд одоо хоол идэх чинь. За тэгээ хоолоо идчихэд эмнэлэг хүртэл чадвал алхна. За хоолоо идж гараад ирлээ. Энэ арталт харагдж байгаа энэ байгааз Хинтээ авто буудал гэсэн. Ийшээ орж хоол идсэн. Хоол нь их давгүй санагдсан. Тэгээд одоо сая орж хоол идж гараад ирлээ. За тэгээд ийшээ эмнэлэг хүртэл алхаж барах нүггүй юу? Одоо аймгийн нэг цагаас нөгөө цаг хүртэл явангаа аймгаа жоохон өмөрэй гэж бодлоо. Ягаа өвчтөд нэг хүн нэг бичлэг хийсэн Хинтээ аймагт ирээ те. Стамадгүй явгууны замгүй гэл. За тэгсэн чинь зүгээр наа захын гэх юм бол одоо ингээд уушаад хахад юутай байна. Мод тарцсан. Ахгүй юу? Ингээд аймгийн хаалга ингээ өнгөрөө орж ирдэг шүү дээ тий. Тэгэхэд яг нөгөө мод тариад хашлага ингээ хийцэн. Магадгүй тэр нэг 4-5 жилийн дараа ч юм уу өндөр ургаад гой моднууд болох хаа. Одоо энэ хараа чи ингээ за одоо би бас ийшээ ингээ явахдаа саруулна. Тэгээ ингээ явгууны замтай. Явгууны замтай. Явгууны зам дээр ингээ алхаад явж байна. Тэгээд зарим нэг хүмүүс бас ямарваа нэг зүйлийн сайн талыг нь олж харах хэрэгтэй болов уу гэж би бодож байна л да. Нэг аймаг очоод болохгүй бүтгүүг нь харах юм бол бүгд л болохгүй бүтггүй болно шүү дээ тий. Тийм болохоор ямар ч байсан байгаа очсон аймаг сумдынхаа сайн давуу талыг нь орж хардаг байгаасаа гэж хүсэж байна. Хаалаа ингээ ийшээ ингээ ирээд ингээ харъя л та. Ингээ дан модтой. Юм аастай. Ингээ модтой. Тэгээ явгууны замтай. Одоо би энэ явгууныхын зам дээгүүр явж үзүүлээ заяа. Тэгээд яг тэр хүнийг тэгж бичлэг оруулахад нь мэх юм бодоогүй тэгэл өнгөрөөцсөн. Тэгээ зүгээр сүулт нь ингээ бодсон чинь нэрэлтэй өмөр санагдаад. Тэгээ одоо энэ ингээ харахгүй ийм гоё ингээ моднуудтай мод тарьсан байгаа юм. Энэ ингээ явгууны замтай ингээд алхаад явж байгаа юм. Тэр мэтчлэн ингээд сайн давуу талыг нь харах юм бол зөндөө л юм байгаа. За ийшээ ингээд би зөндөө их модтой газраар нь бас юу яана явж харуулъя. Миний энэ камер ирэхгүй байна л та. Камера иргүүл бол ингээд орчин тойрноо харуулчих гэсэн чинь камер маань ирэхгүй байна. Яаж иргүүлэх юм болоо? За ингээд одоо энэ ингээд модтой тэр цаан ч гэсэн ингээд модтой ингээ явгууны замаар нь алхаж байна. Тэгээд бид нар ч гэсэн аль нэг аймагт ч юм уу аль нэг сумд ч юм уу ингээ очоод муу талыг нь харуул хин ч гэсэн ер нь өмөргөл байгаа л да. Ямарваа нэг зүйл чинь сайн муу хоёр талтай. Тэ? Бүх зүйл тэгш байх албагүй шүү дээ. Угаасаа тэгш байлгаж чадахчгүй. Тийм болохоор одоо ингээ энэ хараа энэ явгууны зам биш үү? Энэ явгууны зам биш юм баг та. За энэ ингээ юм хөөрхөн моднууд ингээ тарьцсан. Тэ
ингээд тарьцсан. Одоо ингээд үргэлжлэн явж байгаа байхгүй. Одоо ингээд тэр цаашаа ингээд харахад цаашаа ингээд харуул зөндөө модтой газрууд байгаа байхгүй. Тэ гэх мэтчлэн яг иймэрхүү зүйлүүдийг ингээд олж хардаг байгаасай, сайн давуу талыг нь олж хардаг байгаасай гэж хүсэж байна. Жоохон аймгаа өмөрчий. Тэгээд энэ аймгийн тэр өмнө тэр сумын бэр болж ирсэн юм чинь энэ бас л миний нутаг гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгээд ер нь Хинтээ аймаг тэр тусмаа манай өмнө л ирсэн маш их хөгжиж байгаа сум. Тэ манайхыг анх ингээд нүүж ирэхэд өмнө л ирсэн сум ингээд гэрэлтүүлэг аюу муутай байдаг гэсэн. Одоо ингээд ер нь гудамжнууд нь хүртэл амар гоё гэрэлтүүлэгтэй болцсон. Орой үдшиж авахд айх юмэг зүйлгүй юм гоё болчихсон байна. Тэгээ одоо энэ хараа ингээд дандаа модтой. Энэ их моднуудыг олж хараагүй болоо тэр хүн амар хэрүүлчтэй. Тэгээд магадгүй олон хүн өмөрсөн байх л да. Сайн давуу талыг нь харахгүй. Багнаар ч гэсэн бас харагдах зүйл зөнтэй л байгаа. Гэхдээ бас дутагдaltaй талч гэсэн байгаа шүү дээ. Тэгээд ийм сайхан модтой газрууд байна. Энэ ингээ хүүхд залуучтай хөгжлийн төв гинэ. Ингээд мод тарьцсан. Энд ч SU-тэй. Ийшээ ингээ явахаар зөнөө модтой газар байгаа. За тэгээд ийшээ явангаа бас олон зүйлийг ярилцъя да хэдүүлээ. Би эмнэлэг ингээд ороод үзүүлэхээр ер нь жоох юм айцтай болчихжээ. Эмчнэрийн хандлага, эмчнэрийн байж байгаа байдал те энэ бүгдийг харахад нэг тийм жоох айцтай болчихжээ. Айцтай болчихч. Сая хүртэл ингээ эмчтэр ороод асуух гэсэн юм аяг асууж чадахгүй жоохон эмчээс айгаатж байгаа юм уу? Яагаад ч байгаа юм. Тэгээ асууж чадалгүй гараад ирсэн. За явсаар агаад нэг юм цэцэрлэг төрөөлнө шиг юмд ороод ирлээ. Ингээд ороод ирсэн. Энэ жоохон суувал яаж ийн үү гэж бодоод явж байна. Энэ ингээд дандаа ингээд бүх хөвчүүд юм уу вэ? Ингээд ийм хөшөө байд юм байна. За тэгээ ийшээ энэ жоохон сүудэрт суувал яаж ийн үү? За чултам дархан авраг чултамлаг нь. Дархан авраг намжилж явал гин. Авраг цэдэн гинэ. За гэх мэтчлэн ийм хүмүүсийн юу байна? Хөшөө байна. За тэгээд нөгөө аймгийн өмөрх бичлэг маань үргэлжилсээр л байгаа. Ингээд модгүй гэдээс одоо ийм их модтой. Одоо энэ ингээ урагшаа бас ингээд юулуугаа ингээд модтой юм байна. Мишэнэ ингээ харвал модтой. Ингээ ийм хөө аймгийн өмөрх бичлэг маань үргэлжилсээр л явна да. Тэгээд модгүй биш, модтой л аймаг байна да. Явган хүний замгүй биш, явган хүний замтай л аймаг байна да. За тэгээд ер нь бид ямарваа нэг зүйлд те харах өнцгөө жоохон өөрчлөх хэрэгтэй юм шиг байгаа юм л да. Харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Тэ тэгэхгүй бол бүх зүйлийг шүүмжилж харах юм бол бүхэл зүйл шүүмж хэвээрээ л үлдэнэ. Тийм болохоор гадаа амар халуун байна. Эднэр одоо амар ийшээ ингээд чигээрээ ингээд явчих. За тэгээд энэ гэрлийнхаа овцнуудыг харин жоохон дээш нь өлөгчмөр юм байна. Тийм ээ.
Тэгэхгүй болвол бас жоохон асуудалтай л юм. За тэгээд одоо ямар ч байсан эргээд эмнэлэг дээр очие. Нөгөө листээ сунгуулах гээд хуралд орох хэрэгтэй, хурлаар оруулчаад эмчтэй нэрээ буцаж очоод тэгээд юу яана. Дэвтрээ өгөөд үлдээгээд тэгээд ирнэ. За тэгээд өөр сонирхолтой юм юу вэ? Харуулнаа. Би ч гэсэн аймгаар нэг ингэж айхтар явж байгаагүй. Ирээл зүгээр нөгөө юмаа хичээл тэгэл буцчихдаг байсан. Ингэж айхтар явж байгаагүй. Тэгээд нэг удаа яг нөгөө баг хүүгээ гидсэн байхад л нэг анингээр орж ирээд тэгээд юу яаж исэн. Энэ усан ориглуур байт юм байна. Даач одоохондоо ажиллахгүй байгаа юм байна энэ хараа. Усан ориглуур л гэдэг юм шиг шүү. Тэгээд за тэгээд ямар ч байсан энэ дотор явж байгаад гарах байлгүй дээ тий. Гадаа амар халуун. Тэгээ би нөө амар хөлс гоождаг. Хөлдөрдөг. Тэгэхээр урсаж байна. Урсаж идэх шүү. Тэгээд би ер нь энэ амар хөлдөрдөг болохоор нэг айхтар боддоггүй. Бодохгүйгээр тэг ингээл хөлрөөл явж идэг хүн дээ. Хөлс гоожуулаад зарим үед жоохон хүн амтнаа санаа зовдгоо. Хөлс маань ингээл гоожуул амар хөлрөөл тийм болохоор хүн амтнаа санаа зовдөө шүү. За энэ ч нэг юм танк манк байгаад байна. Энд нэг л удаа ирж исэн хүүтэйгээ том хүүтэйгээ зүг жирэмсэн байхдаа баг хүүгээ гидсэнд байхад гэсэн үг. Тэгээ ингээд бас ингээд их гоё модтой юм байна. Ер нь л модтой л юм байна. Ингээд явхад модтой байгаа байхгүй. Гоё моднууд байна. Энд ч ингээд сүүдэртэн сайхан сууж болох юм байна. За тэгээд энд ч болохоор юу гэж гэнэ вэ? Энд нэг юм бичсэн байна. Энэ яг арталт Хинтэн аймгийн музей гэж байна. Энэ музей би бас нэг удаа нэг группээ сонгуулах гэж явж байхдаа энэ музей яг үнгүй байхад нь юу яасан орж исэн. За энэгээр ийм юмнууд байна. Ингээд иймэрхүү юмнууд байна. Хүмүүсийн нэр бичсэн. Тэгээ энд ингээд хүмүүсийн Хунцаг гэдэг хүн байна. Тэр гонгор гинэ. Энэ гонгор. Тэгээд энэ ч болохоор халах голын байлдаанд оролцсон дайчдын нэрсүүд байгаа юм байна. За нэг юмэрхүү тэ ингээд юутай модтой гоё газар байна. За тэгээд явсаар агаад эмнэлэг орондоо энд нэг жоохон сүүдэр жоохон суучи. Тэгвэл бол амар халуун байна. Халуун байна. Би нөгөө амар тод өмсөд гарцсан болохоор бас хамаагүй юм дээр суухасаа санаа зовоод дороо хэр болчоод яг суусан югаар хэр болчих болов гэж бодоод. За тэгээд ийм л анда ийм сайхан модтой газар ирээ сууж байна. Гоё байна. Ганцаараа явж байгаа болохоор ингээд зөвхөн өөрийгөө л бичээл ингээд явж ин да. Ер нь тэгээд эмнэлгээр явна гэдэг чинь бараг зориг шаардсан асуудал юм шиг байна дөө. Амар зоригтой байж иж өөрийгөө зөв илэрхийлж иж бас хил амтай байж ич гэх юм уу. Миний хувьд бол эмнэлэг гэдэг бол айгүй хэцүү асуудал байна. Одоо болж игэл эмнэлгээр явахгүй л байхыг хүсэж байна.
Та нар маань ч гэсэн эрүүл мэндэ бодоод тэгээд юу яаж байгаарэ эмнэлэгт үзүүлээд эрт илрүүлэхтэй сайн ороорой. Одоо нөгөө би чинь сая 6 сарын 5-нд нөгөө эсийн шинжилгээ өгсөн шүү дээ. 3-нд ч лөө. За тэгээд одоо бараг сар болж байгаа. За тэгж яагаад нэг наадмын дараа ч юм уу, наадмын өмнө ч юм уу очиж шинжилгээнийхээ хариуг асууж үзнэ. Тэгээд ихтэй бас та нарт хэлнэ. Миний шинжилгээний хариу хэр гарсан, эсийн шинжилгээний хариу хэр байна уу гэдгээ бас хэлнэ. Та нар шигсэн эсийн шинжилгээнийхээ хариугаа авчиж байгаарэ. Заавал очиод нэхээд авчиж байгаарай л гэж хүсэж байна да. Ийм гоё том заринг 2000-ны сүүн заринг. Гоё амттай байна. Ийм том хараа. Ийм том. Гоё амттай. За ингээд миний явсан зам болгоноор ингээд модгүй нэг ч замаар явсангүй. Явган үний бас замаар алхасаар байгаа дараа имлэг дээр ирлээ те. Имлэг одоо түрүү харагдчихэв.